Энэ харагдаж байгаа зам нь өвлийн үлдэрт халтаргаа гулгайртай. Зун нь борооны ус ихээр тогтдог байжээ. 7-10 дугаар хорооны иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ бүрэн эдэлж чадахгүй байсан юм а. Харин тэд өнөөдрөөс эхлэн явган хүний замаар зорчиж гэр хорооллын дундах 1.2 км авто замыг ашиглаж эхэлж байна. Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хааны хоошоогоо амьдралын 153 тоотод. Энэгээр явхад маш хүндрэлтэй бороо ороод явахтаа дэгэн догоонтой машин тэргээр явсан ч явсан ч ер нь хүндрэлтэй одоо их сайхан болжээ. Энэнд их баяртай байна. Урд нь шорон замтай байсан. Одоо ингээ хар замтай байж байгаад маш их баяртай байна. Манай энэг хэлэх чинь огцом өгсөөртэй. Байгаль машин орон шарвчих гад хэцүү байдаг шүү дээ. Нөө тэгээд тэр асуудал байхгүй боллоо гэсэн үг л дээ. Энэ юунд ч одоо зориулж гараж байсан машиныг гараж тэрийг авсан метр эрт оршин татсан. Тэгж ийж одоо замаа сайхан болгуулж байсан. Сайхан болсон. Шороосгүй сайхан болчихж байгаа байхгүй. Динжимийн телевизийг холбосон 7-10 дугаар хорооны 1.2 км замыг дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Ажлын хүрээнд 777 м2 байгалийн чулуун зам, 1000 м2 явган зам, 80 м2 хурц сааруулж, 24 м2 замын цагаан шугам, 2600 ширхэг боржуур тус хийж гүйцэтгэжээ. За энэ зам бол дүүргийн урсгал суурь хийгдэж байгаа зам. Тэгэхээр бид нар урсгал сүүхээр бол нөгөө худалдаа авалт тендер хийдэг замнаас хямд болдог. Ягаад тэгэхээр худалдаа авалт хийхээр энэ үн одоо янз бүрийн нормлын сан гэдэг бас өртөг зардлууд нэмэгддэг байгаа. Тэгээ энэ бол урсгал суурь манай төгсгөөсийн баг гэж байгаа учраас одоо тэр замнаас одоо зариу одоо 20-30-40% бол хямд хийгдэж байгаа. Тэгэхээр хямд гэдэг нь бол чанаргүй хэрэг биш. За ер нь бол энэ зам өөрөө 7 м-ийн өргөнтэй стандарт хоёр талдаа явган хүний замтай хийж байгаа 1 тэрбум орчим төгрөгөөр бол хийж байгаа юм тооцоо гарч байгаа. Тус ажлын хүрээнд 33 айл өрх хашаага татаж бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллажээ. Телевизээс Динжимийн Хайлаас Чингэлтэй 7 будал гэсэн 7 км автозамыг дахин нэг тойрог үүсч гол төв замын ачаалал буурах юм а. Мөн гэр хорооллын тоосчлтыг багасгасан томоохон ажлын нэг болж чадлаа. Мэдээллийг Саран цэцэг Лавсүрэн сурвалжлаа.